оройн дэрэг үзэгчтэй. За өчигдөр сангийн сайд Чойж сүрэн улсын их хурлын даргаад 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьлаа. За төсвийн тодтголд цалин хөлс, тэтгэмж, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэгтэй холбоотой өөрчлөлтүүд тусгагдсан. За эдийн засгийн өндөрлөөс хамаарч төсвийн орлого 1.8 их 80 төгрөгөөр тасраад байгаа. За иймд засгийн газар бол зайлшгүй хэмнэх шаардлагатай зардлаа хэмнэж төсөвт төрийн тусламж үзүүлэх алхам хийж байна гэж үзэж болно. За юуны төрөнд цалин хасна. Гэхдээ төрийн бүх албан хаагчийн цалин хасахгүй. Дарга нарын цалин хасна. За тодорхойлбол аймаг нийслэлийн засаг дарга, түүний орлогч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас дээш улс төрийн бүх шатны албан хаагчдын цалин 30% бууруулахаар хуулийн төсөл тусгажээ. За төрийн өндөр албан тушаал бүхий 256 хүн энэ юунд хамрагдаж байна. За нийтээ $557.9 сая төгрөгийг зардлыг хэмнэхээр болж байна. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин 20% бууруулна. Ингэснээр 1 тэрбум 593 сая төгрөг хэмнэнэ гэж үзэж байгаа юм. Аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар Яам агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ8 болон түүнээс дээш, А6 болон түүнээс дээш шатлал бүхий цалинтай төрийн захиргааны удирдах албан тушаалтан 1977 хүн хамрагдах юм. За мөн төрийн өмчит компани үйлдвэрийн газруудын удирдлагын зардлыг бууруулна. Мөн шүүгчдийн цалин бууруулахаар болж байна. Өнөөдөр шүүгчийн цалин адил мэргэжил ур чадвараар шаардах бусад албан тушаалын цалингаас хэд өндөр байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй. Иймд нийтдээ 519 шүүгчийн цалинг бууруулж, за энэ жил 3.2 тэрбум, ирэх жилүүдээс эхлэн 7.7 тэрбум төгрөг хэмнэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Төрийн албан хаагчтай холбоотой бас нэг хэмнэлт бол бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болсон иргэнд өмнө нь 6 сарын тэтгэмж олгодог байсан бол хуулийн төсөлд 3 сарын тэтгэмж олгохоор тусгасан байна. Эндээс 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. За мөн төрийн жинхэнэ төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэврт гаргахад нь ажилласан жилээс хамаарч 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог байсан. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-ээс 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөл тусгажээ. За тэгвэл төрийн байгууллагуудын үргэлгэн зардлуудыг бүгдийг нь хасгаар тооцоолж байна. Тухайлбал албан ажлын зайлшгүй шаардлага гараагүй бол гадаад томилтын зардлыг төрөөс санхүүжүүлэхгүй байх. Албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй. За шинээр тавилга худалдан авахгүй. Эмнэлэг сургуульд зайлшгүй улсгал засвар хийхээс бусад тохиолдолд албан контор ажлын байранд засвар хийхгүй байх. Төсвийн хөрөнгөөр шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхад төсвийн хөрөнгөөр мөн шинээр автомашин худалдан авахгүй байхыг хуулийн төсөлд тусгасан байна. За дараагийнх нь бол ихтэй сургууль суралцагч оюутанд олгодог 70,200 төгрөгийн тэтгэлгийг зогсоохоор төсөлд тусгасан байна. Ингэснээр энэ онд 11.7 тэрбум төгрөг хэмнэн цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөг хэмнэн гэж тооцоолж байна. Түүнчлэн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан төр зогсоох. За ингэснээр жилд 20 орчим тэрбум төгрөг хэмнэх оюутны нийтийн тээврийн татаасны тал хувийг төрөөс хариуцах үлдсэн хэсгийг тухайн оюутан хариуцдаг байхаар тус тооцоолж байна. За мөн 2016-аас 2019 онд гадаадын ихтэй сургууль суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. За гэхдээ энэ нь бол нэг ч оюутан тэтгэлэгт олохгүй гэсэн ойлголт биш юм а. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлнэ, харин шинээр зардал нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон байна. Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгаанд үндэслэн нийт хүүхдийн 60% нь 20 мянган төгрөгийн үргэлжлүүлэн олгохоор тусгалаа. За нийт хүүхдийн 60% нь нийтдээ 79 тэрбум төгрөг олгох шаардлагатай тул энэ зардлыг төсөвт нэмж суулгахаар болсон байна. За харин үлдсэн 40% нь хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан төр хойшлуулж нөхөн олгохоор төлөвлөдөг байгаа юм байна. За нийт хүүхдийн 60% нь гэдэг бол өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааны 1-ээс 16 хүртэлх үзүүлэлтийн 1-ээс 10 хүртэлх үзүүлэлтэд хамрагдаж байгаа буюу дийлэнх хэсэг нь болж байгаа юм. За төсвийн орлого их хэмжээгээр дасалдаж байгааш бас нэмж оруулсан санхүүжилтүүд бол байна. За тухайлбал онцгой албан татварын хувь хэмжээг архи дарс тамхинд 20%-аар нэмэгдүүллээ. Энэ нь бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, за нөгөө талдаа эдийн засгийг тэтгэх хөшүүрэг гэж үзэж байна. За мөн малчтын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам байгаамаа. Малчтын тэтгэврт гарах насыг 5 жилээр үргэлжлүүлэх асуудлыг хуулийн
одоо нэмэлт өөрчлөлтөнд тусгасан. Хэрв энэ заалт батлагдвал 2018 оноос хэрэгжиж эхлэх юм а. За манай улсын хүн амдах элэгний өвчлөл дэлхийн дунджаас хэд өндөр байгаа учраас төсөв хүндрэлтэй энэ үед ч гэсэн өвчлөлтөд тэмцэх зардалыг нэмж орууллаа. Тодорхойлбол энэ онд 25-аас 30 мянган иргэн эмчилгээнд хамруулахаар зорж тэдний эмчилгээний зардлын 40% буюу одоо 23.4 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулахаар төлөвлөж байна. За хөгжлийн банкнаас 2015 одоо 2016 онд санхүүжилтөд авч чадаагүй төсөв тусгагдаагүй санхүүжилтийг нэмэх ажил нь бүрэн дууссан боловч 2016 оны одоо гэрээний үлдэгдэл санхүүжилтөнд тусгагдаагүй төсөл арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгохоор хуулийн төсөл мөн тусгажээ. За энэ мэтээр засгийн газар бүсээ чангалах саналаа оруулж ирлээ. За олон жил анхааруулж сануулж ирсэн одоо энэ хавтгаарсан халамжийг зогсоох. За их хэмжээний төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд засгийн газар зоригтой алхам хийж эхэллээ гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Нөгөө талдаа иргэдийнхээ халаас руу одоо гараад үрэхээс өөр бодлого олдсонгүй гэсэн шүүмжлэлж бас харагдаж байгаа юм а. Ер нь бол засгийн газрын санал эцсийнх биш. За улсын их хурлын төсвийн тодтголыг 4 үе шаттай хэлэлцэн батлана. За улсын их хурлын ээлжид бус чуулганыг бол маргаашнаас эхлэн зарлан хуралдуулахар болж байгаа. Энэ чуулганаар хамгийн эхлээд хилцэх асуудал бол төсвийн тодтголтой холбоотой асуудал юм а. За засгийн газрын боловсруулсан төсвөөс харахад бол улс орны эдийн засаг үнэхээр хүнд байдалд хүрчээ гэдэг нь ойлгогдож байна. За бид та бүхэн төсвтэй холбоотой тайван мэдээллийг хүргэлээ.